Сайн байцгаана уу? Миний нэрийг Оюун Сүрэн гэдэг. Тэгээд өнөөдөр Оюун Сүрэнгийн хувилбар нэртэй Библийн шинэ орчуулгыг танилцуулах гэж байгаа. За энэ маань болохоор зэрэгцээ Библийн орчуулгын шинэ хувилбар байгаа. Тэгээд өнөөдөр болохоор Эхлэл гэж нэрлэж заншсан орчуулга Библиэлд ариун Библиэлд орчуулагдсан байдаг хэсгийн орчуулгыг танилцуулна. Тэгээд яг Оюун Сүрэнгийн хувилбарын дагуу Эхлэл гэдгийг олон эсийг бүтээсэн түүх гэдгээр орчуулсан байгаа. За тэгэхээр олон эсийг бүтээсэн түүх 1:1. ертөнц болон ертөнц дээрх хүн, амьтан, ургамал болон нарны аймгийг бүтээхээс өмнө оюун ухаан байжээ. Оюун ухааныг бүрдүүлдэг эсүүд нь бүтэцтэй байв. Эдгээр эсүүд нь хоорондоо холбоотой бөгөөд эс хоорондын дотоод харилцаа нь даавраар зохицуулагддаг байв. Тиймээс эсүүд болон тэдгээрийн хоорондын харилцаа нь хоосон шинж чанартай бус харин бодит шинж чанартай байв. Эсүүдийн дотор оюун ухаан байдаг бөгөөд гэрэл цацруулдаг байна. Оюун ухааны эргэн тойронд харанхуй нөмөрсөн байв. Оюун ухааны ойролцоо хэлбэргүй хоосон шинж чанартай харанхуй астероид огторгуйд эргэлдэж байв. Астероид дээр ус тогтсон байв. Оюун ухаан нь бодох, мэдрэх, санах, харах, үнэрлэх, сонсох, эргэлдэх үйлдэл хийж чадхаас гадна болж өнгөрсөн үйл явдлын талаар үнэн үг хэлж түүний учир шалтгааныг мэргэн ухаанаар тайлбарлан заах чадвартай байв. Тэрээр мэргэн цэцэн ухаан, зөв ойлголт болон мэдлэг олгодог байна. Тэрээр өөрийн харсан зүйлийн талаар мэддэг бөгөөд мэддэг зүйлээ ярьдаг байв. Астероидын харагдах байдал нь оюун ухааны үзэгдэх байдлаас эрс өөр ялгаатай байсан бөгөөд мөн түүн дээр ус байсан нь ялгаатай байдлыг тодтогсон юм. Усан дээр оюун ухааны дүр төрхийн тусгал туссан нь ихэд сонирхол татсан ялгаатай зүйл байсан. Астероидын харагдах байдал эрс ялгаатай байсан учраас оюун ухаан нь хэрв энэ астероид харанхуй биш гэрэлтэй байсан бол хэрхэн өөрчлөгдөж харагдахыг мэдхийг хүссэн юм. Учир нь оюун ухаан нь харсан зүйлээ мэддэг, мэдсэн зүйлээ оюун ухаанаараа бодож учир шалтгааныг тайлбарладаг байсан. Оюун ухаан нь өөрчлөлт байхгүй нэгэн хэвийн тогтмол оршин тогтнодог газар бүрд өөрчлөлт хийхээр төлөвлөж сонирхож байлаа. Тэрээр уг хэлбэргүй хоосон шинж чанартай харанхуй астероидоос эрс өөр зүйлийг бүтээхийг хүссэн юм. Хэрв астероид шорооноос бүтсэн бөгөөд харанхуй бол тэрээр шорооноос бүтсэн бус харин хийнээс бүтсэн гэрэлтэй зүйлийг бүтээхийг хүслээ. Энэхүү шинэ бүтээл нь хэлбэртэй бөгөөд хоосон биш харин бодит шинж чанартай байх шаардлагатай байсан. Төлөвлөсөн шинэ зүйлээ бүтээж дуусаад тэрхүү бүтээлээ огторгуй хэмээн нэрлэжээ. Оюун ухаан нь тэрхүү хэлбэргүй хоосон шинж чанартай харанхуй астероидыг өөрчилж хэлбэртэй бодит шинж чанартай бөгөөд гэрэл гэгээтэй болгосон юм. Тэрээр өөрийн өөрчилсөн астероидыг их дэлхий хэмээн нэрлэв. Тэрхүү огторгуй болон их дэлхийг бүтээсэн оюун ухаан нь бурхан байсан юм. Түүний бурхан ухаанаар
ертөнц бүтээгдсэн билээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.